За сайн байцгаана уу. Ингээд дэлхийн хамгийн аюултай улс, за мөн тэр тусмаа Африкийн хамгийн аюултай улс Сомали улсад ирсэн. За Сомали улс маань бол 12 сая хүн амтай. За тэгээд бол одоо сүүлийн 20 жил бол тасралтгүй ийм дотоодын иргэний дайнтайгаас болж бол газар нутг нь 3 хуваагдсан. За мөн бол одоо маш том алдартай алан хядах бүлэглэлтэй. Тэгээд бүлэглэл нь бол ингээд маш идэвхтэй. Жишээлбэл сая Америкийн шинэ ерөнхийлөгч сонгогдоод бол шууд одоо энэ Сомалиад байгаа тэр бүлэглэлийг бол устгана гэдэг одоо мэдээлэл хийж явах жишээ нэ. Тэгээ ерөнхийдөө бол энэ улсад ирэхийн өмнө бол зочид буудал болон хөтөч захиалах гэдэг ингээд ерөөсөө болохгүй байсан. Одоо Booking болон Trip.com-оор ингээд буудал захиалах гэхээр энэ улс руу бол та ингээд зорчиж болох хэсгээ заавал одоо засгийн газраас тодруулаарай гэдэг одоо үйлчилгээ байхгүй. За мөн бол ингээд онлайн ертөнцөөр бол хөтөж болох гэж бол үзсэн. Тэгээд ерөөсөө байхгүй байсан. Тэгээд яагаад ингээд байхгүй байсан бэ гэдгийг нь бол би яг энэ улсад ирснийхаа дараа ингээд айгүй сайн ойлгосон л доо. За мөн бол одоо Google болон ChatGPT-гээс ингээд энэ Сомали улсын одоо аюулын талаар бол ингээд тодруулахад бол маш хамгийн аюултай. За тэр тусмаа одоо миний яг энэ бууж байгаа, газардж байгаа миний байх энэ Могадишо гэдэг хотыг бол хамгийн аюултай. Тэгээ саяхан бол ерөөсөө намайг ирэхээс 10 сарын өмнө маш том алан хэдлагын тэр болсон юм байлээ л дээ. За тэгээ ийм бас нэг улсаар аялаж үзлээ. Ингээд бүгдээрээ хамтдаа Сомали улсаар аялцгаая. Барилгын хэж бүрэн зураг төсөл барилга угсралт Richmond Consulting. За ингээд Этиоп улсаас Сомали улс руу хөдөлж байна. Тэгээд би одоо энэ нийт аяллахаа туршид анхны удаа одоо буудал захиалга хийгээгүй, намайг тосох хүн байхгүй. Тэгээд ингээд дэлхийн одоо хамгийн аюултай улсуудын нэг Сомалиар ирж байгаа. Үнэхээр одоо энэ буудал захиалгын бүх сайтууд нь Сомалиад ажиллахгүй, турист гайдууд онлайнаар хайгаад олдохгүй. Тэгээд ямар ч одоо ойлголтгүй бол очиж ин л да. Тэгээд маш их догдолтой байна. За тэгээд ямар ч хийсэн очиж жоод нисэх буудал дээр буугаад за тэнцэнээс нэг юм таксины жолооч байна уу юу вэ нэг очиж жоод ингээд нэг яаж хийж яагаад нэг юм хонох газар бол намайг авч явах юм нэг нутгийн хүн. Тэгээ одоо очиод хаанаас нь эхэлж бичлэг энтер хийж болдгийм байгаа. Тэгээ ямар ч хэсэн ингээд очиж жоод бичлэгээ өргөжлүүлээ. Одоо би бол нэг 40-50 минутын дараа бол ингээд онгоцмын ерөнхийдөө Сомали руу эсэх юм байгаамаа. За ингээд тун удахгүй дэлхийн хамгийн аюултай улсад уулзцгаая. За ингээд Сомалиад газардлаа. Би 11-т буусан. Одоо 4 гэхэд би 4 цаг гэхэд хилээр гарч ирж байна. За тэгээд энэ өстө шатлалтууд амар юм аа. Тэгээ замд бол ингээд алхам тутам нөгөө юу юм бэ? Афганистан шиг амар их юм шалгалттай юм байна. Тэгээд тэднийхтэй нь бас бичлэг хийж болохгүй. Тэгээд буудалтаа ороод ирлээ. Тэгээ миний энэ буудал биш үү те? Даргын шахааны буудал заяа. Би сая бүр хил гайлаар орох гэж намайг 5 цаг саатууллаа. Бүр амар юм байна заяа энэ авилга нь. Одоо ингэж байгаа байхгүй юу? Төрийн албаа агч тийм ээ. Тэр хил гайлын ажилт нь шууд ингэж байгаа байхгүй юу? Ингээд тийм invitation letter буюу чамд ийм урилгын захиа байх хэвээр чамаа хаанаас хүрсэн бэ гэдэг. Би ерөөсөө ингээд өргөдөж бариаггүй. Би өөрөө ингээд энэ усад ирж аялж байгаамаа гэсэн чинь шууд намайг өдөрт чи $500 одоо зарцуулна те 3 хоног $1500 чи энэ буудалд ор гэдэг нэг шүү буудал шахаж байгаа байхгүй юу. Тэгээ энэ буудлын чи цогц үйлчлэгийг нь авах юм бол хөтөчтэй, буудалтай, өглөөний хоолтой гэдэг тэг буудал шахаад бод. Тэгээ би чи нөгөө шазаачхгүй юу шууд өөдөөс нь одоо өмнө би чи бас ингээ Африкийн зөндөл улсуудаар явсан яг юм авилгал юм нэгчил байт юм л да. Тэгсэн чинь намайг бүр буцаах гад шууд буцаана гэд Ethiopian Airlines руу шууд өөдөөс орилсноо дагуулж яваад нэг хүн тэгэнгүүтээ шууд энэ Ethiopian Airlines-ийн бас хөвөлдсөн байт юм шиг байна. За одоо та ингээ шууд Бенүн рүүгөө явна манай улс руу орохгүй гэд. За ингээд бөө юм болоо тэг сүултээ бүр ингээд ярьж жагаад одоо би $1000 3 өдөр штэ $1000 энэ одоо шахсан буудалд нь
Одоо тэгээ энтхийн энэ шахсан хөтчтэй нь хамт 3 хоног ингээд байхаар бодлоо. Тэгээ энэ орчин бол энэ буудлын энэ минь бол үнэн чангуу одоо хардаа. Энэ ингээд миний байрлаж байгаа буудал. Ингээд л болоо. Энэ хуучны. Ер нь бол маш эвгүй улсад ирсэн юм байна. Одоо би ингээд шүн мөн ингээд энд унтчихад одоо орж мороод ирэх юм болов яах юм бол үнэхээр найдваргүй юм байна. Энд чинь бол ингээд цагдаа намайг хамгаална ч юм уу эсвэл хил гайлын ажилтан хамгаална. Үндэ тийм ойлголт бол байхгүй юм байна. Тэгээ ямар ч байсан яг үндэ ингээд $1000 дээрэмдүүлж орж ирлээ. Түүнээс шинд би зүгээр өөрөө гараад буудал аваад явбал энэ чинь нэг $500 бол 3 хоноод гараа явчих шүү дээ. За тэгээд нэг ийм сайхан дээрэмдүүлэлтээ эхэлж байна. Тэгээ ямар ч зэн өнөөдөр ингээд энэ буудалтаа хоноотох юм. Тэгээ жоох эвгүй үнэр мөнштэй. Тэгээд даргын шахааны буудлын чинь орхоос өөр яах вэ? За ингээд байна. Тэгээд ямар ч сан маргааш өглөө гарч бичлэгээ хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Түн брэнд задарлаа. Ингээд даргынхаа тий одоо хийсэн богдуулсан шахааныхаа одоо бизнесээр ингээд эхэлж байна. Одоо үйлчлэгээг нь аваад эхэлж байна. Тэгээд машин гаргаад өгчихгүй бас өөдгүүгээр ийм түгээр өнөөдөр ингээд явах юм байна. За тэгээ манай энэ мэдээж нөгөө даргын өгсөн хөтөч Түмэн бол say to hello. Hello. За ингээд Түмэн моолынхаа бодоологтой. За би өөрөө ингээд Tokyo болны Richmond Consulting-ийнхаа бодоологтой. Тэгээд okay we can go. Тэгээ анхааруулж байна. За энэ нийт одоо чамтай таарж байгаа хүмүүсийн бараг 80% нь бол бичлэг хийлгэх дургүй байна шүү тий. Болгоомжтой бичлэгээ хийгэрэй гэж хэлж байна. Тэгээ энэ нэг нөхөр бол бас нөгөө даргын одоо бас явуулсан би хамгаалагч л та. За тэгтээ бол ингээд нэг машин гаргаад өгчихөө. Ястаа онцгой гарын маань нэрээ. 1000 ногооноор 3 хоног шахсан шүү дээ надад энэ үйлчлэгийг. Энэ тэгээд ийм юм биш шүү. Манай хамт яваа гар маань ийм нэг нэм буутай байгаа юм биш үү? За манай дарга бас хичнээн шахааны бизнес хийсэн ч гэсэн бас буутай хүнтэй намайг хамт явуулж байгаа юм биш үү? Энд ер нь бичлэг хийн гэдэг бол маш хэцүү юм байна. Сая бас нэг буугаад нэг бичих гэсэн чинь тэр юм хүмүүс нь дургуцаа. Тэгээ би камер асааж чадахгүй буцаад суулцсан байна. So be careful. If someone talks to you, stop the camera. Yeah, yes, it's okay. За тэгээд хэн нэгэн бичлэг хийж авсан сам руу ярих юм бол шууд камера унтраагараа гэж хэлсэн. За тэгээд ямар ч байсан зөвлөгөөгөө аваад буулаа. Тэгээ миний одоо явж байгаа энэ газар бол sorry, Бакара маркет гэдэг газар багхгүй юу? Одоо Бакара гэдэг захна гэсэн үг. За тэгээд энд юу болж ирсэн бэ гэхээр намайг одоо ирэхээс өмнө 10 сарын өмнө бол маш том алын идэлэг болсон. Тэгээ энэ чинь нөгөө Сомалийн энэ гол асуудал нь бол ерөөсөө энэ алын идэх бүлэглэл засгийн газар хоорондын тэмцэл юм билээ шүү дээ. Ялангуяа миний энэ ирсэн одоо Магадишо гэдэг хотод бол маш их байдсан билээ тийм бүлэглэл нь. Тэгээ сая бол Америкийн шинэ ерөнхийлөгч дөнгөж ажиллаа аваад зарласан шүү дээ. За энэ Сомалид байгаа одоо тэр алын идэх бүлэглэлийг бол би олж устгана гэж Дональд Трамп. За гих мэтлэн бол ийм хурцтмал энээсээ болоод маш их ядууралтай байдаг. За тэгээд шашны хувьд бол энэ улс маань бол муслимын шашинтай. Тэр нэг арабын улс орнууд Is possible to camera? Make a video. За яста хэлэхгүй нэ мэтлэг. Энэ тэндээ сорилоод байх юм. За энэ хэсгээс камера асаачвал бас харьцангуй гайгүй юм шиг байна. Одоо бол ингээ хүн ам жоохон сэрэг болоо явчихж байна. Тэгээд түрүү нөгөө шашны талаар ярьж ирсэн. Салам алейкум. Шина. Салам алейкум. Ингээ муслимын шашинтай. Тэгээ яагаад тэгэхээр эн чинь бол ингээд юу юм бэлээ л те. Өмнө нөгөө одоо эдгээр чинь ингээд арабтай их ойрхон тий далаа тэнгисээр арабтай холбогдчихдаг. Тэгээ арабууд их одоо энэ чи эрт үеэс бууж, байршиж 8 панз өсрөгчсэн ийм өчтэй юм билээ. Тэгээд бол энэ муслимын шашны билээ л дээ. Hello guys. Hey, how are you, mom?
Check here. За ярихгүй гинэ. What's your name? Салам алейкум. За ингэ дэмхтэй шүтнэл их бүрэг юм байна. Салам алейкум. Alaikum salam. Салам алейкум. My name is Sege. Where is your business? Where is his business? This one. За ачуур малчуур. За тийм байна шүү дээ. За. How is your business? Neighbor. Dalo. Give okay, mashallah. Okay, mashallah. He said we are selling this and it's good. Good. Yeah. I'm happy to hear that. Hey, thank you so much. За, бизнесэнд давгаа л гэж байна. За, энд бас энэ тэрэг төрсэн хүмүүс явж байна. За, тэгээд дишиг авах яа. Энд бас айтайхан бас наашаа харж хандж байгаа хүмүүс байна. Hello sir. Salam alaikum. Salam alaikum. Salam alaikum. Someone people? За $1 гинэ. 1 метр нь $1 $3,000 гээд ийм юу байна. How is your business? Good? I'm so happy. So happy. Yeah, I'm very happy. За иймэрхүү зүйл байна. Allah, كيف الأخبار؟ Salam alaikum. وعليكم السلام. Salaam alaikum. شينيس. За одоо энэ хэсэг рүүгөө أكونا ولا لينا. математикээс. За одоо яг энэ хэсэг рүүгөө ороод ирэхээр бас хэрцсэнгуй гайгүй болоод ирж шүү. Тэгээд байна штэ. Яагаад яг энэ Сомалиг ялангуяа гадны иргэдэд хамгийн аюултай вэ гэж үзсэн бэ гэхлээр яагаад ингэж аюултай гэж үзсэн бэ гэхлээр шууд нөгөө барьцаалдаг юм билээ л дээ одоо. Ялангуяа нөгөө алан хийдэх бүлэглэл нь бол ингээд гадаад иргэдийг онилж жогоод барьцаалдаг. Тэгээ барьцаалангуудаа нөгөө гэр орноос нь тухайн улсаас нь мөнгө нэгтгэдэг. Тэгээ зас CNN, Reuters энтрийн сэтгүүлчдийг барьцаалж ирсэн юм билээ. Сурвалжлага хийгээ явж байхад нь. Тэгээ бол Америкийг одоо занал хийлэхтэй. За иймэрхүү үйл явдлууд бол маш их одоо юутай давтамжтай гардаг учраас бол юу юм бэлээ. Энийг аюултай гэж үздэг юм билээ. So this area is restricted. Restricted. Yeah. За ер нь бол ингээ хориглоо тэшүү хүмүүс гэд хэлээд байна л да. Энэ өөрсдөө хэлээр хэлээд байгаа юм шиг байна. Тэгээд одоо ногооны хэсэг рүү орж байна. За тэгэхээр энэ авдны жоохон бичлэг хийгээд энэ захаас гарыта бичлэг хийхэд бол маш хүндрэлтэй юм байна. За энэ ингээд хүнсний ногооны хэсэг нь байна. Тэгээ та ажиглаж энэ муслимын шашинтай орнуудын нэг юу гэдэг. Миний ажиглалтаар нэг юм дотоод соёл нь үүдээ. Тэрэнд болохоор ер нь хизээш улс их орноо бол муухай ядуу энтер гэж хэлдэггүй. Саяны ингээд юу хийж байгаа хүмүүс те 8 хийж байгаа хүмүүс нь ч одоо яг үндэ дэлхийд эдийн засгаар хамгийн доогуур ордог болсон шүү дээ. 8 бизнес хэрэг байна гэхээр гоё байна, аж аргалтай байна гэж хариулж байгаа үз. Тэгээ энэ бол ерөнхийдөө шашинд нь байдаг юм соёл юм бэл. Одоо жишээ нь энэс асууад үзэл. Салам алейкум. What's your name, sir? Is your business? Your business. How is your business? His business. How is your business? He says it's good. Yeah, mashallah. Ерөөсөө тийм байгаа зү. Муу энтер гэж хэлдэг. Yeah, I'm just exploring. Yeah, video. And what's your name, sir? Salam alaikum. Alaikum, how are you? Where is your business? Yeah, it's like it's What's the very same? good. Yeah, this one is okay. Oh, is your business good? Yeah, it's number one. Number one, good. Yeah, I'm happy to hear that. Mashallah. Mashallah is mean good, right? Yeah, it's just the life is go on and off. So this business is number one now. Number one. Wow. Great stuff. Oh, It's very good. very fresh. Yeah, it's fresh. The apple and Apple and orange. orange. Yeah. Salam alaikum. Alaikum. За ингээд иймэрхүү байна. За тэгээ жоохон байж байгаа тийшээ. Би чинь бол ийм юм ба штэ. What's your name and you? My name is Tsegi from Mongolia. Mongolia. Yeah. Wow, mashallah. Do you know? Have you ever been here in Mongolia? I've never been there. Never been there. But Yeah. I heard about. Thank you so much. За тэгж байгаа үстэ. Энд чинээс бол бүгд нэр хүндээ бодно. Гэтэл өөр улсууд бол yes please. Бусад улсын хүмүүс бол ингээд бизнес энтер гэхээр хэцүү байна, муу байна гэх тээ.
Салам алейкум. За энд юм жимс зөөж байгаа. Залуучууд байна. За. Нилээ шаврицакэ. Нилээ шавартай юутай. Тэгээд ер нь ингээд энэ муслимын шишнийхэн бол тийм байд юм аа. Ерөөсөө л өөрсдөө муухай харагдуулах дурггүй. Надад энэ исламын шашинтай улсуудад нэг хэцүү юм нөхөр хин эмгтээчүүд байдгийг. Гэл амар халуун те ялангуяа халуун оронд тэгээд хөрхи бүгд тийм хар өнгийн нүрээ будцсан, бооцсон ингээд явах нь бол тун хэцүү байдаг баха. Өмнөөс нь халууцаад бүр бачимдаад байдیں۔ Зэлэл өдрийг харахаар. За энэ махны хэсэг нь ороод ирж байгаа юм байна. Салам алейкум. Хоньны тулгаа бас чанж идэх юм биш ингээд. Оо. Бид нар бас хоньны тулгаагаа ингээд иддэг байх нэ. The Mongolian also same. We eat the yeah. And fighting bowling after it. Sir, how much is one hit? $10. $10. Wow, very expensive. $10. Mongolia around $3. Only $3. $2 or $3. За толгой бол маш үнэтэй $10-оор зарагддаг юм байна шүү. Thank you so much. За ингээд махны хэсэг стоп. За камера зогсоо гин. За тэгээд We go fish market. fish market яа. За загсны зах руу явъя гэж байна. За ямар ч байсан ингээд дэлхийн хамгийн аюултай улсыг захаар ямар ч хамгийн ихэнд нэг явсан боллоо. Явсан боллоо гэдэг ингээд бичлэг хийхэд хэцүү болохоор ингээд самаагүй яагаад гэж болохгүй юм л да. За замд ус ийм моднууд зарж байна. Ерөөсөө ингээд яг замынхаа хажууд. За тэгээ энэ моднууд ямар зориулттай вэ гэхээр нөгөө төлөх зориулттай юм байна л да. Энд одоо нүүрс байна уу юу? Бас моднууд байна. За ингээд энэ модоо ингээд төлөөний зориултаар бас зарж байна. Тэгээ манай энэ буутай нөхөр маань хүмүүсийн царийг битгий ичээргээд энэ өөрөө айгаадах юм утгатай хийж. Тэгээ надад янз бүрийн юм болвол энэ дарагтаа алуулах байх л та. Шахаа компани шахаад ингээд явуулсан чи надад янз бүрийн тохиолдол таалхан л та. За ер нь л их хүнд нөхцөлд ингээд явах нь дээ. Тайга манай төгтөг. Ингээ энэ талд одоо манай буута бороосон. Энэ талд одоо ингээд манай нөгөө хөтөд суун. За урд бас нэг юм залуу ингээд 4 хүн бол намайг үндсэндээ хамгаалж авч явж байгаа юм байна л да. Ингээ болж байна бас манай дарга маань те бас хөрхи ингээд хүчээр ингэж мөнгө идэж надад ийм эрх мэдлээ ашиглаж ийм үйлчлэгээ шахсан ч гэсэн бас ч гэж ингээд аюулгүй байдлыг бол боломжийн хангачиж байгаа юм байна. За замын хөдөлгөөн энэ төр бол бас амар юм байна. Master Ер нь бол засвар зам гэж баг байхгүй шүү. Нийл шороо. Тэгэл иймэрхүү шүү ерөнхийдөө. Орчин бол бас үгүй юм аа. Ерөөсөө нийтлэг бүх газар ийм юм байна. Такси гэж байдгүй гэж штэ. Дандаа ийм түг-түгээр явдаг. За нэг иймэрхүү яваад байна да. За манай энэ хараа энэ нөхөр маань бас ийм буутай явж байгаа юм ба шүү дээ. За би одоо яг энэ Indian Ocean right? Indian Ocean нэтгхийн далай дээр ингээд ирсэн байна. За тэгээ яг энэ нэтгхийн далайгийн энэ хажууд болохоор энэ загсны зах байгаа. За тэгээд биш дээ энэ ийм юм ба шүү дээ. Сая энэ манай хөтчөөс гадна наттай яваад хоёр залуу ба шүү дээ тий. Энэ хоёр чинь цэргийнхэн юм байна. Цэргүүд юм байна. Тэгээ сая надад үнэмлэхээ үзүүлээд за бит хоёрын одоо дүрс мөрсийг надад камертаа оруулж болохгүй шүү ингэж одоо сарниулаарай те бүлүүр дээрээ гэж анхааруулж чинь тэгээ заа гэлээ. Тэгээ би ер нь бодлоо. Одоо энэ ингээд загсны зах байгаа. Ер нь хил гайл дээр тэр дарга над руу энэ өөрийнхөө бизнесийг шахсан нь бараг зайлуул миний л төлөө юм биш үү дээ. Ингээд хоёр энгийн хувцастай цэрэг бол намайг хамгаалж явж байгаа юм байна шүү дээ. Тэгэхгүй бол энд бол ер нь эвгүй юм байна. Яг тэр хил дээр ботсон баг. За энэ нэг Тэнэгдүү Аз нөхөр ингээд ганцаараа хот руу яваад орчвол барьцаалагдана, хулгайлагдана, алуулна те. Ястой гай болно гэж бодоод ер нь би бол яг одоо сайнаар бодож эхэлж шүү. За тэгээд би энэ хэсэгтэр бол нэг юм тайлбар бас залруулга хийх шаардлага үүсэж байгаа. Тэгээ энэ юу вэ гэхээр одоо Сомали улсын виз бол
бараг дэлхийн бүх улсуудын визний шаардлага байхгүй юм л. Шууд хил дээр нь ирээл тий одоо $40 төлөөл ингээд визээ аваад орж болдог. Гэхдээ шаардлага нь юу вэ гэхлээр Африкийн улсуудаас бусад аль нэгэн улсаас ингээд ирж байгаа тий одоо ямар ажиллаарч вэ, юугаарч вэ ингээд ирж байгаа ажилч одоо иргэдийг бол гадны иргэдийг заавал аль нэгэн буудал юм уу компани ямар нэгэн албан байгууллага заавал батлан дааж авдаг. Тэгжиж хэлээр ингэж оруулт юм билээ. Тэгэхээр намайг одоо энэ Дая гэдэг хотел батлан даасан байгаа байхгүй ингээд та бүхэн харуул Somalia Immigration and National Agency гэдэг тий Сомалигийн хил гайл болон одоо энэ үндэсний агентлагт ингээд тий намайг ингээд гадаад ажилчин гэж оруулж ирж байгаа байхгүй Quarantine Foreign Workers гэдэг гадаад ажилчныг ингээд одоо батлан даах юм хүсэлт гаргаад за тэгээд ингээд мөнгө цэлмэг паспортны дугаар нь ийм гээд ингээд одоо буудлын operation manager буюу одоо энэ надтай хамт яваад байгаа залуу за энэ буудал бол намайг ингээд батлан дааж авсан юм билээ. Хэрвээ тийхгүй бол энэ угаасаа айгүй аюултай болсон билээ л дээ. Би нөгөө төсөөлөхдөө өмнө нь одоо явж исэн ингээл исламын ядуу улсуудаараа би зөндөө явж исэн шүү дээ. Ингээл Бангладеш мэс чинь би хөтчихгүй ганцаараа ингээл зах мах руу нь яваад энэ төр ороод бичлэг хийжсэн та бүх үзчихсэн бол энэ бол тийм улс үнэхээр биш юм билээ. Одоо ингээд намайг зах дээр явж байхад 2 хүн ирж байгаа заагаа царай нь хөөс хийцэн. Би чи ингээд бичлэг хийхээр нөгөө орилоод байхаар сүлдээ камера унтрааж явж байгаад тэгээ над руу ингээд гой мой хандсан хүмүүс гарч ирэнгүүд нь тэдэртэй яриа өдөж жагаад камер гаргаж бичээдсэн байхгүй юу. Тэгээ камер унтарсан байх тул чинь 2 хүн ирээд чи ямар шашинтай хүн бэ гэдээ надаас асууж байгаа байхгүй юу. Тэ. Тэгээд ингээд юусаа царай мөрийн дүрс хийсэн. Ерөөсөө энэ нөгөө расист үзэлтэй юм билээ л дээ. Тэр тусмаа би Азиудад тийм байд юм болов уу гэж бодсон. Ерөөсөө өөрийн шашны хүн л биш бол энийг бол яач ч болно гэсэн ийм ялгарлан гадуурхах ийм одоо хандлагатай. Тэгээ эрэнгүүд манай нөгөө буутай залуучууд маань бол юм яриад үнэлгээ энэ төр үзүүлэх шиг болж байгаа. Тэгээ эдгээр цэргүүдээсээ бол айгүй айдх юм билээ л дээ. Тэгэж ингэж зохицуулж яваад байгаа байхгүй. За хэрвээ энэ улс ийм болохоор л оруулдаг юм байна гадны иргэнийг заавал ийм батлан дааж оруулдаг. За хэрвээ ингэж зүгээр оруулдаг байгаад би ганцаар орсон бол за энэ улсад бол эргэлзээгүй одоо барьцаалагдах, халдлагад өртөх тий. За ийм юм бол зайлшгүй бол тохиолдох нь угаасаа аргагүй юм билээ. Тэгээ би өмнө нь бас ийшээ очихын өмнө 2-3 ийм влогруудыг үзсэн байхгүй Америкт. Гэхдээ тэд нар бол англиар ярьдаг. Тэдний ярьж байгаа юмыг бол тэр хажууд нь явж байгаа цэрэг мэрэг хүмүүс бол ойлгоно шүү дээ тий. Тэгэхээр тэд нар бол ингээд их нөгөө хашир нөгөө аюулгүй байдлаа бодоод өө гайгүй улс байна шүү дээ. Сайхан улс байна. Хүмүүс нь гоё байна гэд ингээд яриад яваад исэн байхгүй. Гэхдээ тэд нар бол ийм бүр яг ийм илт ийм цэргийн хамгаалттай бүр ийм хуйгалцсан машинтай тийм АК-тай цэргийн хувцастай ийм метр хамгаалагчтай явж исэн. Тэгээ миний бодох нь бол тэд нар одоо тэр $1,500 ч юм уу 2-3 мянган доллараар бүр илүү ингэж мөнгө төлөөд яг тийм албан ёсны хамгаалалт авдаг юм шиг байгаа. Би ч юм болохоор эдрийг нөгөө авилга авах гэдэг нь гэж өөдөөс нь нэлээд тас гүрийж ингэж жагаад $1,000 ярьсан болохоор над дээр бол нэг юм гар буутай тэгээ энгийн хувцастай тийм магадгүй нэг юм халтур хийж байгаа ч юм уу бүүмбүүд юм нэг 2 цэргэл явсан юм билээ л дээ. Түүнээс шиг энэ бас ингэдэг гэж байна. Албан ёсны ийм буу муутай ийм одоо цэрэг хувцастай хамгаалагчтай явж байгаа иргэд нь бас илүү нөгөө сайхан ханддаг гинэ. За одоо энэ бол ийм ямар нэгэн офшл албан ёсны хүн явж ийн гэж шууд ойлгох юм байна. Тийм албан ёсны хоёртай машин АК-тай хамгаалагч энтертэй байвал. За тийм бас юм бол байсан юм билээ. Тэгээд миний бол хамгийн одоо жишээлбэл аюулгүй байдлыг хангах газар бол миний буудал юм байна гэдгийг би энэ цагаас хойш ингээд ойлгож эхэлсэн. Тэгэж бодоод ер нь ийм өндөр төлбөртэй ийм цэргийн хамгаалалт энэ надад гаргаж өгсөн болж таарах нэ дээ. Эхлээд манай нөхөр чинь нуугаад ирсэн. Манай найз мэзгээд. Тэгээ сүүлдээ ингээд нөгөө камерт хэд дүрсэнд орчоор надад өмнөхөө харуулад хэлж юм л да. Одоо бол миний ард хамгаалаад ингээд явж байгаа. Тэгээ хажууд хөтөж. За ийм байдлаар явж байна. It's okay. Camera is okay. За ингээд загсны зах. Вау. Өндөр бас чанга байна. Оо. За энүүгээр бол өстой загс хаа цаггүй биш үү? Намайг азтай бол юу яа гэсэн. Нөгөө шарктэй халимны махтай таарна гэсэн. Өнөөдөр ямар нэгэн халим барьсан хүн байвал за ерөөсөө ингээд шалаараа асгацсан. Мангар цагсан шүү дээ.
За нэг хүн бас орилоо л над руу. Бичлэг хийхгүй л орилоод ах шиг байна л да. Shark юу вэ энэ? Халин байна шүү дээ энэ араа. Вау. Энэ нөгөө Shark-ны жижиг хөлбөр байна шүү дээ. AB Shark дүү гэдэг шиг л байна да. За тэгээ загасныхаа захын хойно бол ийм айлууд амьдрэх юм is this way. Айлууд ингэж бас амьдрэх юм байна. Хүлээгээр камера унтраал. Тэгээд би Мальдив тосныг ийм юм харж ирсэн. Яг ингээд загасны зах нь бол ерөөсөө энэ далаанхаа хажууд байрладаг. Тэгээд энд ийм байна хараа. Даанч бичлэг хийж болохгүй ингээд Афганистаны таад миний аяллыг үжижсэн бол ингээд жоохон явбал чекпоинтууд ингээд буутаа хүмүүс шалгаад идэг шүү дээ. Энд бас яг тим юм байна. Тэг хамгийн гол нь бичлэг хийж болохгүй. Яг тэгэл энэ хотоор бол ингээд одоо түүхтэйгээ явхад бол яг кинон тоглож байгаа юм шиг санагдаж шүү. Нэг киноны зураг авалт шиг амар харахаар ингээд буутай тийм цэргүүд ингээд ачаан дээр ингээд бөөндөө сууж мууцсан. Зэрлэг өстой бас их сүнэн мэдрэмж авч шүү энэ улсаас. За ингээд энэ итгэхийн далай гэж. Тэгээ энэ ийм л учиртай юм билээ. Ер нь яагаад ингээд энэ улсын иргэний энэ дотоодын дайн ингээд ерөөсөө зогсохгүй юм амар одоо Америк хүртэл ирж усах нь гэдэг дээр тулцсан юм аюултай вэ гэхлээр энэ өөрсдийнхэн бац эрх ашигыг шингээсэн улс орнууд зэвсэг нийлүүлээд байт юм билээ. Одоо Турк, Мөрк тийм ээ. Америк за өөр одоо ингээд ер нь ойролцоох бас энэ миний очисон энэ Этиоп улс тий одоо за мөн хажууд нь өсө Кения энэ чинь бол ийм далайд гарц байхгүй. Тэгэнгүүт одоо энэ Сомали улс чинь ингээд нөгөө өөрсдөө бас ингээд нөлөөгөө тогтоох гээд энэ далайг нь ашиглах гээд ингээд бас ингээд хөндлөнгөөс нь оролцоод идэм билээ л дээ. Дээр нөгөө айгүй олон овог аймагуд байдаг тийм Африкийн улсууд. Тэгэхээр бол ерөнхийдөө ингээд дотоодтай үүсчихэд байгаа юм билээ л дээ. Одоо монголоор ирвэл нэг бүрээдгүй ерөнхийлөгч болчихгоод лаама бүрээдүүд инглээ гээл нөгөө халахууд нь босч ирдэг тийм. Эсвэл халахууд нь янкууд казакууд нь босч ирдэг ч юм уу. Тийм учраас би бол ерөөсөө нэг юмыг бараг бичлэг болгон дээр хэлдэг. Хятад улс гэхэд 52 үндэстэн нэг дор ингээд амьдарч байна. За Орос бол ингээд бүр хичнээн үндэстэн байгаа тийм. Хүчнээн үндэстэн байгаа. Нэгдмэл байна гэдэг айгүй чухал юм билээ шүү. Энэ Африкийн улсуудын ер нь иргэний тайнууд бол дандаа овог хоорондын зөрчилдөөнөөс болд юм билээ шүү. За би бас сайн ойлгосонгүй түг мэн яасан бол ингээд ямар ч гэсэн одоо юм 3 мотоцикл аваад ирлээ. Тэгээд ингээд нэг мотоциклэн дээр суугаад явах юм шиг байна. Одоо бид нар чи дөрүүлээ гэдэг чинь бодвол нэг цэрэг нь миний ард сундалж гуруулаа суух болов гэж бодоод байна. За ямар ч зүйл үзье. It's mine. Yeah. За ингээ ямар ч суучлаа. Салам алейкум. Салам алейкум. Yeah. Cool. За ингээд мотоциклэн дээр сууцсан. Салам алейкум. Салам алейкум. Салам. За сүнхээ урдаа авгин. Тэгэхээр миний ард хүн суухгүй болж таарлаа да. Right. Тийм байна. Миний ард нөгөө цагдаа маань хамгаалаад сууцж байгаа юм байна. Нэг цэрэг нь хамгаалаад сууцж байгаа юм байна. Яа. За камера өгнө. За ард байгаа цэргийнхээ царайг нуунаа. No worries. Facebook. За ингээд гараад дэгсэн. За ингээд би хамгийн урдаа цэргээр хамгаалагдсан. За манай нөхөр хажууд гараад ирлээ. Одоо дахиад ард бас манай нөгөө цэрэг явж байгаа. Тэгээ зөвхөн үнтэй ингээд энгийн уцтай цэргүүд ингээд хамгаалтанд явж идэг. Яг ийм л юм байл та ингээд сая энэ чекпоинтын шалгалтууд байна шүү дээ, тэ. Тэр шалгалтын дээр зогсонгууд энэ цэргүүд нь төрүүлээ буучт юм байна. Тэгээд ингээд би цэрэг байна ийм тиймээгээд ингээд энэ юугаар нь аваад гард юм байна л та. За одоо миний энэ ард байгаа зүйл бол Дальжиркен Дасон гэд энэ тусгаар тогтнолын төлөө ер нь тэмцсэн энэ баатруудаа зориулж юм босгосон хөшөөний юм байна л та. Тэгээд яг энэ Сомали улс чинь бол англичууд эзэгэнжилсэн. За мөн Италиуд бас ингээд колоничлж исэн. Тэгээд бол тусгаар тогтнолоо зарлаад за тэгээд түүнээс хойш бол би нэрийг мартчих нэг юм өдөрдөгч байжгаад 1991 онд тэр өдөрдөгч нь ингээд нас бараад
За тэгээд тэрнээс хойш бол энэ иргэний дотоодоо ингээд зогсолтгүй 30 одоо 4 жил ингээд үргэлжилж байгаа гэсэн үг иргэний дайн нь. Тийм учраас бол ингээд эдийн засгаараа дэлхийд хамгийн доогуур тийм ээ. За одоо би энэ улсын сайн сайхан газрууд нь ирж байна. За тэрний юу вэ гэхээр энэ бол одоо нөгөө далайн иргэн гэсэн үг. За тэгээд энэ далайн ирэг дээр бол иргэдийн тэг хамгийн их гоё цагаа өнгөрөөдөг enjoy байдаг. За ийм газар нь бол ирчгээд байгаамаа. Тэгээд энүүгээр далайн эргээр юу вэ гэхээр хоол унд монд зарж ах шиг байна. За мөн юуны хантаазууд түрээсэлт юм шиг байна л дээ. Аврах хантаазууд. Оо өстө битүү хүн байж тээ ингээл тийшээгээ. За энэ Могадишо хот ч юм бол ерөнхийдөө интернетээс хайхад 2 сая гаруй хүн нь амьдарч байгаа гэсэн боловч би өчигдрөөс хөтчөөсөө асуусан. Hello. Салам алейкум. Тэгээ асуусан. Тэгсэн чи үгүй ээ. Over 4 million гэж хэлээ. 4 сая. Бичлэг хийхгүй гэж орилсон юм байна шүү. Мэдхгүй бичлэг хийж эхлэе гэж. За ингээд далайн ирэг дээр Могадишогийн тэнгисийн ирэг дээр 2-4 7-4 үзье. Салам алейкум. Алейкум. За хөрх ингээд хижаптайгаа хүмүүс эмэгтэйчүүд нь бол зайлвал хижаптайгаа сэлчих юм байна. Тэгэхээр чинь бас нэг далайн ирэг гэдгийн утга учир нь гарахгүй байна л да тий. За энд гоё юм завнууд байна. Гимлүүтэйгээ sorry. I love you. You love her. You love her. You love her. Өчигдөр ямар хөргө арматыг хайраа хэлчихэж байгаа шиг шүү дээ. Nice. Yeah, nice day. Salam alaikum. Mongolia. Salam alaikum. Алейкум салам. За далайн ирэг хамийнхан бол за энд нэг юм бичээд унлаа. Mago. Mongolia. Mongolia гэж бичиж байгаа юм байна л да. За юм шавчлаа. Яа. За нилээ нашигаа шаваад ирчих юм байна энэ хүмүүс. Салам алейкум. За энэ авир нөгөө хүүхдүүд байгаа болохоор ийм юу н харьцангуй юу юм бэ нөө? Найрсагдуу юм байна. За далайн иргэн амьдрал бол ийм их юм байна. Воо энэ. Зэн бороо бол нүрээ сэтцсэн байна. What are you doing? Ja, in die Somalia. Yeah, Somalia. Wow. Yeah, Turkey bro. Yeah. وقد قلت الافريكان وعرب وقد نقبوا يا مسويه كلمه سويه نقبوا يا مسويه You ite tagastaguu mitte. Yeah, Somalia. За энэ үстэйг хүмүүс дагаад хэцүү юм байна. Тогтоо яж чадахгүй. Салам алейкум. Тогтоо яж чадахгүй. Тэгээд манай даргын багцаас даргын багцаас бол ийм бас завэр явуулж өгч байна. Ингээд энэтхэгийн далаад. Hello. За эдгээр байштай ийм түрүү ингэж байгаа сая камер онцгой явж байхад нэг нөхөр надлуу орилж байна. Тэгээ би бол ингээд исламын шашинтай чи хараад идсэн мó хятад метод гэж бас орилж шүү. За яагаад ч бол ганцаараа явж болохгүй. Улс бол хамаатай юм бэ шүү. Би бол нэр өчтөр бас үнэхээр одоо албан шаардлагаар угаасаа маш зөв албан шаардлага байсан юм байна. Авилга гэхээсээ илүүтэйгээр одоо энэ амралт хүрээлэнгээр нь явхад би бол ганцаараа явж явал ингээд шашны хэд гүн урсгалтай тийм ийм солиотой ийм нөхдүүд энэ төр бол бас их таарч штэ. Салам алейкум. За өрхи бүгд л хувцастайгаа орд юм байна. За одоо энд бас хараа нэг нөхөр бичлэг хийхгүй шүү гэж орилж байна. За иймэрхүү бол юу айгүй их юм байна.
рацист дүү үзэл мүзэл ч юм уу те. Тиймэрхүү юмнууд бас ажиглагдаж байна. За одоо би ингээд буудлынхаа аюулгүй байдал харуул хамгаалтыг танилцуулъя. За энд ингээд төв зам байгаа үз. За ингээд төв зам байхад бол энэ чинь нэг юм юу байгаа. Одоо төв замаас манай буудлын руу орж ирэхэд ингээд юм хамгаалт. Энэ чинь ингээд юм буутай хамгаалт гэж байгаа. За ингээд одоо буудлын руугаа эхлээд саяны хамгаалтаар орох нь чек поинтоор. За тэгээд ингээд явангууд энэ ч дахиад бас юм буутай хамгаалагч нар, хоёр дахь хамгаалагч нар. Good morning. За ингээд хоёр дахь хамгаалагч нар. За тэгээд энэ хаалгаар орно. За ингээ энэ хаалгаар орлоо. Дотор дахиад бөөм буутай хамгаалагч нар. За энэ буудлал тэгэхээр үнэхээр яалтчгүй айгүй сайн юм хамгаалттай газар болж таарад байгаа юм. За тэгээд энэ чинь ингээд хамгаалагч нар маань байж агаад энэ хаалгаар орноо. Энийг онгоолно. За ингээд орлоо. За ингэнгүүд ингээд 3 ийм буутай шалган хамгаалтыг бол давж орж байгаа. За тэгээд ороод манай өрөө. За энэ өрөөгөө одоо 2 хонжоогоо би бараг олохооргүй заяа. Олоход амар хэцүү. За ингээд орно. Ишээгээ алхах нь ингээд гарчиж байгаа. За ингээд эхлээд нэг ингээд мушилцаад гарч байгааз. Тэгэнгүүтээ юу вэ? Одоо ингээд бүр бүдэлчт юм а. Ингэж яваад. Тий ийшээгээ дахиж ингэж яваад. Явж өгнөө. За тэгээ манай өрөө чинь нэг юм харанхуу хонгол шиг юм хар яваад. Дахиад ийшээгээ ингэж гараад. Ингэж ороод. Тэгээ өрөөний дугаар муугаар байхгүй гоц. Ийм. Тэгээ миний өрөө юм дугаар өрөө уг нь 106 байхгүй. Тэгээ дугаар байхгүй. За ингээд манай өрөө ороод ирж байгаамаа. Тэгэхээр бол ийм ерөнхийдөө нэлээд одоо хол явж ингэж ордог ийм харуул хамгаалтын өрөөнд барилсаа. За өглөө цайгаа уух гад гараад ирсэн чи манай буруу надад ийм бэлэг өгч юм. Үндэснийх нь хувц. It's a traditional. It's really gift for me. Энийг надад ийм гоё хөрхөө. Thank you so much. Ийм гоё юу бэлгэж шít. Одоо би бас тэгээ зөрүүлээд бас юм бэлгэлэхгүй бол болохгүй. It's my gift for you. Токи. Okay, hand. Thank you. За ийм гоё одоо ийм гоё хувцастай болчлоо штэ. Махацэнэд гэдэг нь баярлалаа гэсэн үг. За тэгээ баярлалаа одоо ийм гоё хараа. Ингээ энэ ч надад маш том дурсамж болж байгаа байхгүй юу? Ингээд Монголд очиод эний чинь гоё ингээд хадгалаад тийм ээ. За тэгээ өнөөдөр бол би энэ ядуусын хорооллоор нь явъя гэдэг санал хэлсэн байсан байхгүй юу? Тэгсэн чинь мань нөхөр ингээд надад тайлбарлахдаа одоо ядуусын хороол руу явж болохгүй нэ. Ингээд хамгаалт гарцсан байгаа гэж ер нь бол худлаа хэлж байгаа бах. Тэгэнгүүтээ ингээд ингэж штэ. Надад одоо ийм гоё үндэсний хувцас бэлгэлээд тэгээ өнөөдрийн энэ үйлчилж байгаа машиныг хардаа. Өчигдөр түг түгээр явж байсан бол өнөөдөр ийм джиптэй хайлукс баг шиг байна те. За тэгээд одоо би ерөөсөө өнөөдөр ингээ улс орныхоо сайн сайхан юмыг харуулъя. Чи бол одоо тэрийг харуулах юм бас шаардлагатай шүү дээ энэ гэж одоо бараг над руу тулгаж байна. За тэгээ одоо яшиг хүн ингэж яхад тэгээд одоо энэ улс орных нь сайн сайхан юмыг өнөөдөр харъя гэж бодчих. Тэгэхээр тэргүй бол энэ бол дэлхийн хамгийн ядуус учраас ядуурл нь бол амар. За тийм болохоор бол одоо яг өмнө миний харж ирсэн улсуудаас бол нэг өөр юм байхгүй бах уу. Тэгээд энэ сайн сайхан зүйлсүүдийг нь өнөөдөр одоо ингээд бэлэг авцсан даач биш. Харуулах юм шаардлагатай боллоо. Тэгээд сайн сайхнаар нь явцгаая. За манай бороо тэгээд ийшээгээ нэг энэ байшин харуулад өгөөч гэж байна. За энэ бол ийм тайлбар хэлж байна. Одоо манай улс бол ингээд шинэ байшин барилгууд айгүй их баригдаж эхэлж байгаа тийм ээ. Ингээд энэ эдийн засаг бол одоо ингээд бид нар докторжуулах гад үзэж байгаа. Тэгээд тийм болохоор энийг ингээд тайлбарлаад өгөөч гэж хэлж байна. За тэгэхээр энэ ингээд болон түүнээс цаашаа бол ийм оршин суух одоо ийм орон сууцнууд
12 давхар юм байна. Ингээ баригдаж байгаа юм байна. Тэгээд сүүлийн 2 жил бол ийм одоо тэ энэ нөгөө санхүүгийн ямар ч системгүй байсан багхгүй. Тэгээд сүүлийн 2 жил бол ийм давшил банк гээд. За дахиад бас энэ яг энэ давшил банкнаас гадна тэнцээ бас IBS банк гээд байна. Ингээд ийм 2 банктай манай улс ингээд болж байгаа тий. За тэгээ энэ банкыг маань бас чи нэг харуулад өгөөрэй гэд. За одоо энэ миний ард байгаа нь бол энэ одоо Сомали улсын хамгийн том юм моол юм байна. За тэгээд нэр нь болохоор Хаят моол гэд. Одоо монголоор ярил монголчууд одоо хамгийн гоё юу бол нөгөө юу Blue Sky юу Шангрила моол уу те одоо хамгийн том моол. За тэгэхээр энэ улсын бол ингээ хамгийн том моол нь бол ийм Хаят гэд ийм бас алдартай ийм моол байдаг юм байна. Are the all president? Yes. За энэ ингээ бүх ерөнхийлөгчдийнх нь хөшөө юм байна. Тэгээ яг одоогийн now Хасан Шейх Мухаммед гээд энэ хоёр дахь удаага second time хоёр дахь удаага ингээд ерөнхийлөгч болж байгаа юм байна. За тэгээд энэ бас гоё газрыг харуулад өгөөч гэсэн. Таун Нью гинэ. За энэ ийм юм байна. Энчнээс ингээд харахаар энэ Саид хөшөө гэж байгаа. Тэгээ энэ морьтой хүн ямар учиртай вэ гэхлээр Итали, Англи хоёр одоо колоничлох хийсэн. Тэгээ тэрний эсрэг бол колони эсрэг ингээд хамгийн сайн байлцсан баатар нь ингээд Саид гэдэг ийм юутай юм байна. Энэ миний ард байгаа барилга болохоор энэ Сомали банк гэдэг барилга юм байна. Тэгээ манай хөтлөгч бол камерт өөрөө хэлж чадахгүй гэж байна. Энэ барилга 2 жилийн өмнө баригдсан юм байна. Тэгээ дөнгөж эхлээд баригдаад дуусахад нь нөгөө юу яаж исэн юм байна л да. Одоо нөгөө эдний нөгөө алан идэх бүлэглэл байна шүү дээ тий. Тэр бүлэглэл нь энийг дэлбэлжсэн юм байна. Тэгээд дараа нь дахиж бариад ийм гоё юм Сомали банк гэдэг ийм барилга барьсан юм байна. За одоо би ингээд энэ улсын хамгийн гоё зочид буудлын дээр нь ирсэн байна. Энэ бол ерөөсөө ингээд нисэх буудлынхаа хажууд байдаг юм Декал гээд зочид буудал байгаа нэг 4 давхар юм байна. Хамгийн одоо өөрөөр хэлбэл нөгөө олон улсын сэтгүүлч мэтгүүлчтэй янз бүрийн төр мөрийн ажиллаар ирсэн хүмүүс нь бол энэчнээ ингээд байрлалт юм байна. За ийм шалганы цэгүүд нь бол амар. Тэгээ ямар ч машин бол энэ шалганы цэгээр ийм зогтох боломжгүй. Film is За бичлэгээ унтраа гараа гэж байна. За тэгээ намайг хотоос гарч тэмээ унуулах гэж байгаа юм. Тэгээд тэгсэн чинь энд сая тайлбарлаж юм л да. Ингээд энэ одоо цагдаа шалганыхын зогсоочоод энэ ингэж авилга авдаг юм байна л да. Тэгээ яг одоо бол би машиндаа ганцаараа байна. Тэгээ миний яг энэ хажууд бас нэг цэрэг суучаад байгаа байхгүй. Тэгээд ингээд ер нь энд бол би янз бүрийн муу юм бичиж ингэж чадахгүй байна. Яг хажууд ингээд намайг хамгаалж байгаа нэртэй цэрэг суучна. Тэгэл ерөөсөө жоохон юм бичих гэхэл камера унтрааж болохгүй шүү гээл те. За ийм юу вэ? За энд бол ямар ч байсан юм амар ширүүн сая ингээл цонхон голонгууд л орилол гашгичаал. Тэгээ аваа явчлаа манай жалаачиг. Яста чанга болсон байна. За бас энэ хадан хавцлыг хараач гэдэг ингээд надаар харуулж байна. За энэ хэсэг нь бол яг бас үнэхээр гоё юм байна өө. Тэгээ ийшээгээ жоохон ойртол зогсвол нуурч магадгүй гэж хэлж байна. Тэгээ нэрмгүүд нь гоё байгаа ч тийм. Яг энэ далайн хэсгийн энэ бол янзын гоё юм байна. За машин маань ингээд элсэн суучлаа. Дуу нэрэгдэх бай. За энэ хэсгийг бол ингээд Араби Эмират гэж ерөнхийдөө нэрлээд байгаа юм байна. Тэгээд энд цаанаа ийм цагаан элстэй. Тэгээд наашаа ороод ихээр ийм шар элстэй юм байна. За машин маань гараа явчлаа. За тэгээд ийшээ одоо очиж намайг тэмээ уруулах гээд яваад байгаа юм. Энэ улс чинь ингээд нэлээд арабчдсан улс байхгүй юу? Арабын соёл суудсан. Тэгээд илүүтэй нөгөө ер нь би бол тэмээ ундаг баг анхны Африкийн улсад ирж шүү. Яг ингэж унж байгааг харж байгаа. Нийтдээ ингээд 6 Африкийн улсаар явсан байна. За тэгээ ямар ч хэлсэн харъя. Энэ ингээд жоохон дуграад байхад тэгээд Монгол тэмээтэй л адилхан байлгүй дээ л гэж одоо бодож штэ. Монгол тэмээнээс жоохон өөр бусдаг юм байна шүү. Амар огцсон бусд юм байна. Монгол тэмээнээс. За нэг гараа суучлалч тэгээд хөрхий
Манай мод тиймээс асуудалгүй л дээ. Дээр бол цэргүүд байгаа даа. Ерөөсөө хаасайгүй ингээл энэ буутай цэргүүд далаа иргэмэргээр ороод байгаад байгаа. За энэ нэг Парадо энэ төр ирж байна. Ер нь бол энд бол яг энэ улсын нэлээд гайгуунууд нь бол ингээд ирдэг юм шиг л. Ер нь ингээд харахад яг нөгөө гол аялал жуулчлалын гэдэг юм уу? Одоо гадаадын нэг аялал жуулчлал гэдэг юм баг байхгүй. Дотоодын хүмүүс нь л ийшээгээ ирж энэ тэмээг унаад тэгээд тэнд байгаа тэр далаа ирэг дээр жоохон суугаад тий. За тэгэл энэ ч морьзоор мотоцикл ундаг. За нэг ийм хэсэг байгаа. Одоо юунаас нийслэл Могадишо хотоос бол 20 км-ийн зайтай. Тэгээд монголоор ярил одоо нөгөө тэрэлж юм уу да тий. Нэг тийм газар л ирчээд байх шиг байгаа. Яс. За иймэрхүү байлаа. Би энийг одоо яг анх удаа самаалын дунж үзэж байна. Ингээд одоо саяны энэ тий ингээд гоё газруудаар нь явж явах яг энэ замд бол одоо амар ингээл дүр зургууд бол зөндөө харсан. Тэг хамгийн гол нь яг миний хажууд ингээд цэрэг суучгаад тий одоо намайг хамгаалж байгаа нөгөө өмнө өдрийн явсан цэрэг солигдоод өөр цэрэг хүрээд ирж байгаа байхгүй. Тэгээ яг ингээд камера гараад бичих гэхээр юусээ бичүүлэхгүй ингээд болохгүй гэд. Тэгээ энэ хөтөж бас ингээд надад хэлээд байгаа. Ер нь бол ингээд чи хамаагүй муу муухай янз бүрийн бичвэл одоо хэл гайлаар чамайг гарахад ингээд асуудал энэ төр үүсэх вэ гэж зөв магадгүй би зүгээр ингэж утсан. Энэ буудал намайг батлан дагаад авцсан болохоор магадгүй дараа нь миний бичлэг ингээд хит ингээд яг миний хэлийг ойлгохгүй ч гэсэн ингээд дүрслэлийг харахад бол ингээд амар тэр ингээд байгаа юм л та ингээд годомжинд гуйлга гуйж байгаа хүмүүс энэ тэр мэрийг ингээд гаргахчвал тэр амар орчин ингээд харуулчвал энэ буудал нь бас эргээд асуудалж ордог байж магадгүй гэж би зүгээр бодсон. За ингээд үүний маргааш би ингээд одоо дараагийн биений улс руугаа нисэж байгаа, нисэх буудал очиж байгаа. Тэгээ нисэх буудал руу бол ингээд нөгөө зөвхөн нисгэж байгаа хүн л ордог. Тэгээ манай хөтөж бол намайг тэр үүднээс хүргэж өгөөд ингээд салж байгаа. Тэгээ миний чемоданыг ингээд скандад ороход тэгээ би нөгөө Монголоос юм 305 архитай явсан байхгүй юу. Тэгээ энэ архийг би яадаг вэ гэхээр нөгөө надад хөтөж хийгээд ингээд явсан хүмүүстэй одоо гарын мөнгөтэй хамт энэ бас үндэсний архиа бэлгэлдэг юм Чингис хааны зурагтай тайлбарлаад тэгээд нэг архи үлдсэн байсан би Этиопт нөгөө хоёрыг нь өгсөн байхгүй нөгөө жолооч хөтөж хоёртой. За тэгсэн чинь ингээд намайг 3 ажилтан өрөөлөө дагуулж ороод за тэгээд ингээд за энэ архи бол манай улсад одоо авч орох нь хууль бус манай улсаас ингээд авч гарах нь хууль бусаа. Тэгээ ер нь бол зүгээр авилгал авах гэж тэгсэн юм лээ. Тэгээд надаас чи ингээд $100 нэхэд болдоггүй. Тэгээ би ингээд одоо надад байхгүй гэд хэлээд за ингээд $50 дээр тохирж байгаа юм бас. Тэгээд $50 өгөөд ямар ч одоо нөгөө бичиг цаас баримт байхгүй ингээд буцаагаад чемоданд маань хийгээл төгсөл зүгээр л гаргачихж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол энэ авилга байсан. Тэгээд яг төгсгөлд ийм болцохоор би ингээд эхлээд орж ирж ирсэн тэр хил гайлаар ороход намайг 5 цаг сайтуулж одоо тулгасан тэр $1000 бол би бас л одоо ингээл авилгал гэж бодсон. Одоо бодож чинь буцаад. Ягаад тэгэхээр энэ буудал за ингээл энэ нэг машин тэрэг бол нэг үсрээл $500 хүрэхгүй шүү дээ. $300. Тэгэл үлдсэн тэр мөнгө бол тэр төрийн албаныхны карманд бол орсон гэдэгт бол би бүрэн итгэлтэй. Тэгээ ер нь бол нийт энэ Сомали хүмүүсийн хандлага бол тун одоо их онцгүй надад санагдлаа. Одоо бараг 80-90% нь бол ер нь нэг тийм онцгүй. Тийм өөрийнхөө шашин хит тийм шашны юм гүнзгий үзэлтэй. Одоо би жишээлбэл юу яаж байгаа? Энэ исламын сүмээр нь орсон Могадишотын. Тэгээ ороход үүдний хамгаалагчийн хандлагаас нэхлээл гаднаадын иргэн камерт орж болохгүй гэл. Камер хурааж аваал. Тэгээ гар утастайгаа орсон. За тэгээд тэр сүм дотор бол ингээд гар утсаараа нэг ганц хоёр зураг дарсан. За тэгээд ингээд би чи тэр үндэсний хувцсыг үндэсэн байж итэл 3 бас ах ирж байгаа маа надаас харахад ах туу. Тэгээ ирээл ингээл чи исламын шашинтан биш үсттэй те ягаад манай үндэсний хувцсыг өмсөж байгаа энэ төр гэл эхэлж байгаа байхгүй. Тэгээ манай энэ хөтцсөн зайлвал юм зөөлхөн даруухан дуу юм залуу байгааз. За тэгэл нөгөөт энэ ингээл гэс зохицуулахгүй ингээд нөгөө цэргэлүүгээ гэс хараад дуудаал нөгөө цэрэг нэрэл ингээл холдуулж байгаа юм л та тэр хүмүүсийг. Тэгээ ер нь бол нэг юм тиймэрхүү хандлага бол маш ингээд юм нийтлэг юм байна. Тэгээ миний харж байгаагаар бол нэг заадаа нэг ойрын 20 жилдээ бол энэ улс бол одоо гадны хөрөнгө оруулалт аваад ингээл
тогтворчих ер нь болоогүй л байна даа л гэж би зүгээр харж байна. Иргэдийнх нь хандлага, төр засгийнх нь хандлага бол энэ нэлээд болоогүй байна. 20 жилийн дараа л нэг жуулчин ирэх хэмжээний л улс болох юм шиг байна. Яг мэдээж бол зүгээр над шиг ийм адал явдлаас одоо Монголоос гэтэл Монгол Бадарчин амаа ганхуу ах байдаг юм хүмүүс байдаг штэ. За иймэрхүү хүмүүс энэ төр бол хийшээгээ өөр улс орны хүмүүс бол очиж байгаа бах. Тэд нар бол маш их мөнгө төлж явж байгааг бол би ойлгосон тий. Одоо 3-4 мянган доллар төлөөл буутаа хамгаалагчтай хойлолцсон машинтай ингээл бүхнийг мөнгөөр бол шийдэл ингээл ер нь явдг юм байна. Тэгээд явж явахдаа бол хамаагүй муулж ярьдаг юм байна. Яг л тэд нар чи англи хэлээр ярина. Иргэн тойрны хүмүүс ойлгож байгаа. Тэгэхээр бол аюулгүй байдлаа бодвол ингээл за тэгээ энэнд хууртаж бас хүмүүс явахыг гэж би нөгөө айгүй санаа зовж хариуцлагатай хандаж хэлээд байл л да. Одоо нөгөө намайг бас үздэг өвөр монголчууд тий энэ тэнд ингээд Америкт амьдардаг байдгийн билээ л дээ. Над руу бас холбогдчихсэн. Тэгээд одоо Казахстанаас казакууд маань үздэг тий. За ингээд ийм болохоор бол энэ улс бол одоо аялж болохгүй маш аюултай улс шүү гэдгийг би ингээд маш хариуцлагатайгаар ингээд хэлэхгүй бол ингээд болохгүй байна. За мөн дээр нь бол ингээд энэ 2 дахь хоногоос нь эхлээд миний бие муудаж эхэлсэн. Ягаад тэр би чи өмнө нөгөө Этиопийн омгуудаар явахдаа хоолунд олигтой идээгүй. Жохон нөгөө нэг сэжиглээд байсан байхгүй юу. Тэгэл нөгөө Монголоос авчирсан нөгөө жерки борц идээл, бичээ идээл одоо савсан ус уугаал ингээл яваад байсан. Тэгээд ер нь би нилээ сулдсан байжгаад энчээ бүр ингэж бүлээрч эхэлсэн 2 дахь хоногоос яг халуурахгүй бүлээрэл би сулдаал нэг юм хашил хөдлөөч чам сонирн болчдөг шүү дээ. Ханаад өрөх гээд. За яг ингээд ийм болсон. Тэгээ буудалтай ингээд байхаар ингээд хүн буудгүй хуучирцсан буудлын нэг энерги байдаг шүү дээ тий. Тэгэд ингээд тэр орох хүнжлийн даавууг нь бол мэдээж ингээд цагаан байгаа ч гэсэн тэр дотор хүнжил гудсан ингээд удцсан тийм муухай хуучирцсан үнэртэй. Тэг хилээд ингээд солиулахаар дахиад сольж ирж байгаа нь ялгаа байхгүй л тийм. Тэгээ буудалтай их энерги алдсан. Кондишн энтер ажиллахгүй. За гараад явхаар ингээд нэлийн энерги алдж байгаа. Тэгээ энэ жишээ нь Афганистан бол талибанчууд бол ингээд амар найрсаг тэр шалганых нь. Гэтэл энэ ч юм бол ингээд алхан дутам шалгана. Яг гадны иргэнтэй бол бас гайгүй ярьчихж байгаа. Мань мэдтэй бол ингээд зарим нь тэр буу муутай цэргүүд болоо hello my friend энэ төр гэл. Яг энэ хөрх манай энэ хөтөч болон тэ энэ мэдтэй бас нохоошоо харьцсан. Зандраал буулгаал капутын сүхүүлэл багаажийн онгол бол бүх юм ингээл нэгжээл ингээл тэгэл хүмүүсийн хандлага нэг юм муухай. Тэгээ надад бол ер нь бол нэг жоохон маш ер нь муухай сэтгэл үлдлээ, маш их энерги алдлаа энэ улсад. Тэгээд үнэхээр бол одоо миний аялж исэн өмнөх улсууд руу бол бүгднлүү нь явхад баг асуудалгүй. За энэ улс руу бол ерөөсөө зорчиж болохгүй улс юм байна гэдгийг бол би ингээд бас хариуцлагатайгаар хэлж байна. Тэгээд ингэчлээ манай энэ хөтчийн зайлуу сэтгэлнэлтэй ингээд одоо тэр миний сүлд үзүүлсэн тэр гоё газрууд гээд байгааг ингээд дорооноор бичсэн байт юм байна. Тэгээд мөнгө дэвсээд энэ чинь гоё болгочдөг штеп програм дээр харахад гоё юм шиг. Тэгээд тийм бичлэгүүдээ өгөөд намайг бас ингээд одоо ирэл оруулж өгөөч тий рил оруулж өгөөч манай улсын ингээ гоё сайхан гэж гээд одоо хүссэн. Тэгээ би бол заач гээгүй үгүй ч гээгүй. Тэгээ хамгийн гол нь би тим юм хийгээд ингээд тийшээгээ дараа нь хүмүүс итгэхэд энэ улс руу очиод эрсдэлд орох магадлал өндөр учраас би бол ингээд хариуцлагатайгаар зорчиж болохгүй аюултай улс гэдгийг бол ингээд хэлж байгаамаа. Ингээд за ингээд миний дараагийн очих улс бол Бенин улс байгаа. Ингээд Бенин улстай уулзцаая.